Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч бидний баяр сайхан үеийн үрийн төлөөс өгүүлэг. Хүү 6 настай байсан да. Эцэг нь өрөвдөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь нэгэнтээ илээд чамайг ээжтэй хүнээ сайн эвлэгэж өгöd байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морин унчгаад сумын наадам гэж чухам ямар сайхан юм болохыг миний хүү үзнэ гэж хэллээ. Аавынхаа тэгж хэлснээс хойш хүү байдгаараа чармааж хар үүрээр босч ээжийнхээ гараас хөдлөн бүдчихсээр үнээ эвлэгэж зуныг барлаа. Эцэг нь яах вэ? Хизээний зангаараа гэрийн бараа харна гэж байхгүй. Нэг л их хусуур сойз бүсэлсэн лутээр тиймч сунгаа иймч уралдаан гисээр явтал нэг мэдхнээ наадам хаяанд иржээ. Гэхдээ хүүч бас ээжигээ зуны турш шин дээл гуталтай болохоор чамгүй шалжээ. Эхн гунигтай хар нүдээр инээмсэглэж хүүгийнхээ өмнө нэг их гэм хийчихсэн юм шиг хачин царайлна. Тэгж байтал хүсэн хүлээсэн наадам боллоо доо. Ястай л дэнж хотлоороо хөдөллөө дөө. Торго дурдангийн өнгийг хуаарлуулж дэлийн зассан мордын зүс ижилдүүлэн гангарцгаалаа. Хүү наадамд явна гэхээс хөлн газар хүрэхгүй шахам хөнгөрч тэнд ч дэгдэж энд ч үсчин ястай л голын жараахай шиг л явлаа да хөөрхий. Ингээд наадамчид хөдлөх боллоо. Гэтэл эцэг нь байдаггүй. Эхн оровч гаравч урд хөдлийн улаан замыг нүдэрээ нэгжин харуулдана. Сүүлдээ хүүгийн тэсвэр барагдаж бяцхан цээжиндээ хэр таарсан уур омог нь огшиж эхэллээ. Өд боллоо. Эцэг нь ирдэггүй. Ингээд эгнүүлж барьсан ижилхэн цагаан гэрүүдийн дунд эх хүү хоёр уйтгар тайхан өдрийг барлаа. Гэтэл оройхон нар жаргахын алдад агсамхан мордтой айраг архинд улаа бутарсан хөөрч дарвсан наадамчид ирлээ. Технээ эцэг нь тэдний дунд арсайдлаа инээчихсэн өврөөрөө хүлхийсэн дүүрэн юм чихчихсэн ёор юм болсон шинжгүй хурч ирж гин. Хүүгийн нүдэнд өөрийн эрэхгүй нулимс хуралдаж мэлтрэн гарсан нулимсын дунд нь аавынхан дүрс үүж эвдрээд дайлбал заад хүн гэж хэлэхээргүй хачин муухай амтан болж харагджээ. Аав нь адууны хөлс жолооцол бүрийн үнэр нэвтсэн парвгар гараараа хүүгийнхээ толгойг нэг илмэр болоод жигтэйхэн их хайр гэрэлтсэн нүдээр хүүгэн харж сууснаа. За яах вэ? Миний хүү том болоод зөндөө их наадам үзнэ. Харин наадам үзүүлсэнгүй гэж аавда гомдоогүй үстэй. Ер нь хуурдагдж байж л амьдралыг таньж шүү. Энэ хожимо чамд хэрэг болно. Аав нь хүүгэн амтны хоол болохгүй гэсэн дайл энэ шүү дээ. Гэж ирээд өгүүлбэртэй бодлогын хариу гаргаж байгаа мэт хачин юм ярьжээ. Энэ явдлаас хойш хичнээн ч олон жил уйлрав. Эцэг нь хүүгээ хичнээн ч олон удаа хуурвдаа. Ухаан нь сахал дэмбэрлийн шар охиныг хүүдэн авч өгнө гэж хэсэг манаргсан удаатай. Тэгээд хайр гэдэг угаасаа эмзэг халуун юм хойно. Цэрмаг их тэр жаалхан шар охиныг хар нэлхаас нь л хайрлаж зөвхөн тэрний төлөө амьдарч ирсэн юм шиг хүүд санагдсан юмсан. Харин эцгийнх нь хувьд энэ бол хамгийн сүүлчийн удаагийн хуурамч бэлэг байсан бөгөөд хүүн ястай л хамраараа газар хатгатал хуурагдаж. Сайхан цэрмаа, шар цэрмаа нэг мэдхэд айлын эхнэр болж хадамд гарчээ. Харин хүүгийн эцэг өнөө найр хурмын хойморт улаан зээрд хүн. Худлаа ярддаг хүнд бол бөөм баяр баясгалан болчихсон өөрийнхөө охиныг борлуулж байгаа юм шиг л сахал дэмбэрлийн охиныг үдэж өгсөн байгаа юм да. 17 настай хүү энэ мөчөөс эхлэн тэс
өмнөөхөн боллоо. Эцгийнхээ хэлсэн үг бүрийг адарч, хийсэн бүхнийг сөрж, мугуйд зөрөвд, мунхаг харанхуй хүн боллоо. Тэгх тоолонд нь эцэг нь баясаж, "Хайцаа. Аав нь сэтгэл зовлтгүй үхэхээр боллоо дөө. Хүнд дөрлүүлж, хүний хоол болохооргүй хатуу чанга эр болж" гэж өөрийгөө тайвшруулна. Гэсэн ч үнэндээ бол эцэг хүү хоёр энэ олон жилийн турш шатар наадсан бөгөөд эхэндээ хүү маданд унахгүйг хичээн хамгаалсаар болж. Явандаа эцгийн тамир барагдаж, хүч нөлөө нь сулраад ирэнгүүт хүү зогсолтгүй урагш давталж эцгийгээ мадлах гэж улайрах болжээ. Энэ бүх үйл лайг бурхан сүжигтэй зовлон наждыг туулахаараа нэг болсон хөөрхий эхэл нэмгэлж эмээлийн урд хойд бүүрэг шиг эцэг хүү хоёрын дунд элэгцээр явлаа. Хөөрхий тэр их байгаагүйсэн бол хорвоо яаж дуусах байсныг хэнч таашгүй билээ. Хорвоогийн жам амьдралын хатуу хуулийн эрхшээл ёсоор эцгийн бие өвчнөд нэрвэгдэн доройтож нэг л өдөр хэвтэрт орлоо. Амьд хүн байна арга чарга хайна л да. За да тийм ч юм сайн гин. Ийм ч юм сайн гин. Тэрийг л олвол энийг л идэвлүү. Хамаг өвчин хууч арилах юм гин гэж рэдл амтай бүхэн ярина. Үхэхэд яараагүй эцэг нь хүүгэн тэр сайн гэсэн бүхэнд зарах боловч голын бул хар чулуу шиг болсон хүүн хөдөлнөө яста гонжин жоо. За хөдөллөө гэхэд дандаа буруу юм авчирна. Үгүй жишээ нь чандганы хадсан хуурай баасыг шатааж үнэрлэвэл сайн юм гин тэрнийг олоод ирнүүдэ гэсэнд хүүн гарч яваад за утаал гарч байвал чандганых ч байна уу юуных байна ямар хамаа байх вэ гэж бодоод хотныхоо захаас хорвол хармаалаад орж байсан удаатай. Эцгийнх нь буцах унаа хөсөг хуучин муу модон орныхын толгоон тушаа ирж зогсоод хэд хонлоо. Эцэг бутарч сарнсан ухаан санаагаа арай ядан хүчлэн хурааж цуглуулад хүүгэн дуудан хажуудаан суулгаад хатаж хатангаршсан гараараа хүүгийнхээ толгойг иллээ. Цагтаа энэ гар ёстой л хар ажилд борлуулж эвэршсэн газар шорооны хүрц шиг парвгар том гар байлаа. За хүү минь эцэг нь ийм л боллоо доо. Энэ хорвоо гэдэг их адармаатай шүү. Муу хүн нь сайнаасаа олон. Сайн хүн цөөхөн төө цөөхөн. Таач нэг ховорхон доо. Тэгэхээр аавн муу хүүгэн хүний хоол тэр дундаа муу хүний хоол болохгүй л гэсэндэ чамайг хуурч мэхэлж өдий хүрлээ. Одоо ч аавынх нь насны тоо гүйцэж байх шиг байна да. Гэж хэлээд хэсэг чимээгүй болон нүдээ хагас анин бодлогошрлоо. Тэгсэн эцгийн дотор одоо үннээ хэлэх үү? Энэ чихтэй дуусах уу гэсэн ац бодол тулж хаад эргэлдээд байж. Үннээ хэлнэ гэдэг нь үндэн ийм л юм. Монгол хүн бурхан болоочтон ил нутагл болдог нь хойд насандаа төрлөө олохт нь ихээхэн учир жанцантай гэж боддог болооч тэрв өвгөн өөрийн эцэг өвг эцэг нарын хаан адил илэл тавиулах юмсан. Тэгээд зовж зүтрлэггүй шиг дараачийн төрлөө олох юмсан. Гэсэн бодол бөгөөд эцгийнхэн чухам хүсэл
Энэ л байлаа. Тэгээд эцэг за вайц энэ мангарт үннээ хэлбэл үнэмшдэг болов уу? Худлаа хэлбэл үнэмшдэг болов уу? Гэж бодсон нь үнэндээ бол хойд насандаа тамд унах уу? Дивааж нь төрхүү гэдэгтэй адил бүрхэг юм боллоо доо. Тэгээд эцэг бодож цэгнэж за дандаа л миний эсрэг хийх юм дөө. Худлаа хэлэх. Газарт лавхан шиг болж хараа гэвэл зөрөөд ил тавьчихж магадгүй гэж горьдсон доо. За миний хүү аавыгаа ихээ гүн нүхэнд нутаглуулаарай да гэж хэлэхдээ шинжгүй царайлсан хүүгэн хараад за лав болохгүй юм байна гэж тайвширчээ. Ингээд эцэг тэр оройдоо бие барлаа. Хүүний эцгийнхээ хэлснийг бодож бас л ац бодолд автаж яахаа мэдэхгүй хэсэг зовсноо. Хөөрхидөө муу эцэг минь газарт лавхан булаарай л гэсэн юмсан. Насаараа л үгнээс нь зөрлөөд газар гихт нь тэнгэр гэсээр өдийг хүрлээ. Даачтай. Би ч нэ хүний хүрэг байна та. Сүүлчийн ганц гуйл тэнч болохнаа ёсоор нь болгоё доо гэж Батнут шийджээ. Өглөөд нар хамгийн түрүүнд тусах нарлаг сайхан ингэрт хүүн ихээ гүн нүх ухаж эцгийгэн ёс төртэй нутаглуулжээ. Зохилогдсон Бидрийн баяр сайхан. Уншсан Эрхэнбаярын Баторж.